Ер нь бол альва компани тэ гарааны шинэ компаниуд санхүүжилт болоход хамгийн хэцүү байдаг. Тэгэхээр зэрэг инновацийг одоо хөгжүүлдэг, санхүүжгийн дэмжлэг үзүүлдэг ямар одоо санхүүжилтийн хөөсрө байдаг вэ гэхээр за Америкт бол мэдээж хөгжсөн цагтаар venture capital тэ эсвэл бол хөрөнгө оруулалтын сангуудаас angel investor гэдэг ингээ хүмүүс хөрөнгө оруулалт олгодог. Гэхдээ тэр дэд бүтцийг олж тэр олон одоо жижиг бизнесүүд, бизнесийн санаатай энтерпренеурууд тэр санаагаа санхүүжлэх гэж тэр олон хүмүүсийг хайж олно гэдэг нь өөрөө хүндрэлтэй. За тэгээд яг энэ процесс дээр бол энэ технологийн шийдлийг ашиглаж байгаа л гэж хэлж болно. Crowdfunding гэдэг нь яг үгнийх нь утгаар тайлбарлах юм бол crowdfunding гэдэг хоёр үгнээс бүрдэж байгаа. Crowd гэдэг нь бол бөөндөө тэ олуулаа нийтээрээ гэсэн утгатай үг. Funding гэдэг нь санхүүжлэх гэсэн тий аливаа бизнесийг санхүүжилт гаргах гэсэн ийм хоёр. Тэгэхээр зэрэг crowdfunding гэдэг нь ерөөсө бөөндөө олон нийтээрээ нийлээд нэг төслийг санхүүжлэх гэсэн санаа гарч ирээд байгаа. Тэгээд энэ бол ерөөхдөө Америкт хөгжиж байгаа зах зээл хөгжилтэй зах зээл сүүлийн хэдэн жил нэлээд одоо өргөжж тэлж байгаа гэж хэлж болно. Энэ нэгдүгээрт бол санхүүгийн зах зээлийн хөгжил, нөгөө талаас энэ мэдээллийн технологи, тэ сошиал медиагийн хөгжилтэй холбоотой гарч ирж байгаа шинэ үзэгдэл гэж хэлж болно л доо. Гэхдээ шинэ гэд одоогор бол тийм жижиг гэж ойлгож болохгүй. Яг энэ краудфандингийн загварыг ашиглаад зөвхөн Америкт гэхэд бол 5 тэрбум орчим төгрөгийн долларын санхүүжилт хийгдсэн байдаг. За яг хуу ерөнхийдөө манай санхүүгийн зах зээлийн бүтц маань дандаа банк дагмагаалсан гэдэг хин хөнгөө мэдж байгаа. Тэгэхээр бизнесүүд одоо яг үүсгэн байгуулагдаад өсөх явцад ямар санхүүжилт авч болж байгаа нөхлөр ерөөсөө зээлийн их өсөр байгаа. Гэтэл яг энэ бидний одоо яриад байгаа дийлэнх компаниуд чинь жижиг дунд үйлдвэр. За гарааны компаниуд шинэлэг санаа, инновацийн төслүүдийг хэрэгжүүлж байгаа хүмүүст бол энэ санхүүжилтийн их өсөр байна уу гэхээр ерөөсөө огт байхгүй байгаа. Яг тэгвэл манад энэ үүсэх яг энэ чиглэлээр ажилладаг хөрөнгө оруулалтын сангууд нь байхгүй байгаа тийм. Гэтэл дөнгөж эхэлж байгаа компаниуд одоо барьцаа өрнгийн юм уу, санхүүгийн их усүр юм уу, эсвэл бол бизнесээ баталгаа энэ гаргаж өгөх боломж хязгаарлагдана шүү дээ. Тэгэхээр яг нэрэлт хэрэгцээ талаас харах юм бол энэ краудфандингийн загвар Монголд хөгжөөд ирэх юм бол үнэхээр хэрэгтэй. Энэ одоо бидний үнэхээр их дутагдаад байгаа мэдээллийн технологи, инновацтай шинэлэг одоо санаа бүх энэ бизнесийн одоо агтч гарч ирж байгаа санаануудыг дэмжихэд бол нэлээд түлхэц үзүүлнэ.